Энд гэхдээ сансаг удаад амар хүүцэн байна. Бүр амар хүүцэн байна. Өмнө нь хятадд явж байгаад за энэ ер нь дугуй мопед мотоциклээр унсан гарууд бол дайрж магадгүй малууд биш үү гэж бодсон байхгүй юу. Сая бас яг замаар гарч яхад ингээд өөртөөх нь гэрэл нь гарсан л тэр явган хүн байна уу, машин байна уу, эдэрт бүр педали гэдэг юм шиг ба. Зүгээр л ингээд дайраад гарах га дайраад байдаг. Юмсан нөө. Царай нь яг ингээд юу ч болоогүй юм шиг. Өө сайхан. Энэ ингээ өнөөдөр л ингэсэн юм уу эсвэл ингээ байнга тэгт юм уу би мэдгүй л энэ ямар ч чинь яг одоо төв талбай хаваар ингээд амар их цагдаа нар байгаа байхгүй юу. Тэгээ би ингээд цагдааныхын дэрэг дөрөв зүгээр л цаашаа ингээ явсан юм. Гэсэн чинь сайн нэг цагдаа дуудснаа ингээд таашаа ингээ явж болохгүй ингээ бид нар таныг ишээ оруулж болохгүй гэдэг юм гайхаад би энэ ингээд газрыг үзэх гэсэн маа гэдгсэн чинь үгүй та ингээд болохгүй тэгээд би тэгээ яагаад энэ асуухаар энэ зүгээр болохгүй л тэгээд нааг буцаа явуулчлаа. Тэгээ би сая энэ талбайгаар нь бол ингээд цаашаа дамжаа нэг юм дэлгүүрлөө явчих гэж бодсон байхгүй. Тэгсэн чинь тэрэн дэгээд ударлаа тэгээд дэлгүүрлэн тойрж явахаас талбайг юм. Яа. Би ингээд улаадад амьдардаг байхад нөгөө нэг орос хэл ингээд сонсохоор яа ингээд нэг бол хүн загнаад байгаа мó эсвэл дарангуулаад байгаа мó яах гэдэг ингээд нэг юм загнаал зандраад байгаа юм шиг ингээд ярьдаг. Энд мэдрэмж төржсэн аахгүй юу? Тэгээд ятад болохоор амар гоё ингээд нэг юм хэрүүл хийж байгаа юм шиг хоорондоо ярьдаг. Энд чи одоо юу гэмдэ нэг үгийг илэрхийлэх гэж амар олон юм яриад байгаа ч юм уу юу гэх нэг хэрүүл хийж байгаа юм шиг. Тэгээд тэгэхээр надад сонсоод амар гоё болчихсон. Тэгтээ альтыг харахгүй болсон. Тэгээд жоохон байж байгаа юм уу гэсэн. Гэтэ эдгээр барыг надаас илүү монгол царайтай байгаа юм зөө өгөхгүй зарим нэг нь яг хятад царайтай хятад царайтай зарим нэг ингээ хальт монгол юм уу гэж андуурахаар бас хүмүүстэй барыг надаас монгол царайтай. Тэснэ амар тэнийг эдэр ингээд би ингээд харваа чинь хятад биш байгаа нь харагдаж байгаа шүү дээ ингээд би ингээ маскус авахгүй чи тэр тэгсэн чинь нэг хятад хүн ирсэн ээ. Нэг хаа гэсэн ингээ юм яриад дэм би бүр ингээ гайхаад тэгээ би ингээд хятад хүн бишээ гэж хэлсэн чинь уучлаарай л гэдэг шиг байсан нэг явцсан ингээд амар тэнийг харваа чинь хятад биш нь ойлгомжтой нэг юм зэгсээсэн яг хөө тэдрэг зурган дээрээс харахад бол барилгууд нь гоё л харагдчихсан. Тэгээ яг бод төр очиод харуул хүмүүс нь бас ингээд амар юу ингээд ширтэй л байдаг. Цаа ингээд бүр ингээд цоо ширтдэг намайг. Ингээд ширтчээд ингээд өөдөөс нь ингээд харахаар ингээд хүмүүс болдог доо. Тэгдгүү зав инээд ингээд бүр ширтэй л байдаг.
Яг онгоцын буудлын дээр байдаг ийм нөгөө нэг урсдаг миний өдөр шатхын гэх юм болоо юу гэх юм бол явтаж ийм явдаг юм дээр ингээд алхаад явхаар яг нэг тийм вампир шиг мэдрэмж аваад мангар хорт явна. Бин онгоцноос хоцрогчиж ингээд Starbucks аваад ингээд явчихсан заяа. Тэгээ яаж яхад ингээд миний ингээд суух гейт нь бараг ч гэж уусаа энэ хараач бүр хамгийн цахих нь гейт. Би бүр зүгээр бүтэн энэ дэйжинг юм буудлыг босголоо. Яа.